За сайн байцгаана уу. Эхрийн ордныхны 2026 оны ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За цаг муутай байсан учраас одоо жоохон уншлагаар отлоо. За 2026 онд манай эхрийн ордныхан бол одоо амжилт бүтээл дүүрэн л харагдчих. За энэ дээр бас анхаарах зарим нэг зүйлс бас байна. За мөн одоо өссөн ажил дээр өссөн дэвжсэн одоо сайн сайхан зүйлс ирсэн юмнууд бас байна гэж ойлгоорой. За эндээс харахад одоо манай эхрийн ордныхан бол одоо оны ихээр одоо оны ихэнх үед тийм ээ ерөнхийдөө одоо маш их өөрчлөлттэй байх нэ гэж харагдаж байна. Энэ дээр одоо you doing always тийм always одоо хуучныг баримталсан эсвэл хуучин хийж байгаа одоо хуучны одоо юу гэдгийг арга барилч гэдэг юм уу. За ийм юм бол одоо заавалжгүй одоо шинжлэх шаардлага гарах нэ. Эсвэл одоо ажил дээр заавал өөрчлөлт хэрэгтэй гэж. Тэгэхээр зэрэг одоо нэгэн хэлбэрээр одоо нэг юм хийгээд байсан байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ дээр одоо мөнгөний урсгал байдаг юм, амьдралын урсгал юмс бол одоо нэгэн хэлбэртэй болсон юм байдал харагдаж байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо заавалжгүй өөрчлөлт хэрэгтэй, заавалжгүй өөрчлөлтийг хийх хэрэгтэй болох нэ. Та энийг одоо мэдэрч одоо энэ оны дундуур одоо бас шинэ өөрчлөлтийг хийх магадлал өндөртэй харагдаж байна, тийм ээ. Энэ дээр одоо заавалжгүй нэг шийдвэрийг гаргах шаардлагатай болсон юм шиг тий. За энэ дээр бас цаг нь болсон. Энийг одоо та өнөөдөр бодож байгаагүй ер нь яг одоо 2025 онд одоо юмс жоохон удаашралтай мөнгө төгрөгийн урсгал удаан тийм ээ. За энэ дээр одоо та би ямар нэг шинжилгээ хийх хэрэгтэй юм байна. Эсвэл одоо өсөж дэвжих хамтрах тийм ээ. Яавал одоо бизнесээр үр ашиг авах эсвэл яавал ажил дээрээ өсөж дэвжих үү. За гэх мэтчлэн за энийг одоо бодож байсан зүйлийг одоо цаг нь болсон. Ер нь бол одоо юм цаг нь болохоор өөрөө цаанаасаа одоо бүрдэж тийм ээ ингэж одоо нөхцөл бүрдэж ингэж байдаг тийм ээ. Ингээ нөхцөл сайхан бүрдэж одоо танд хоёр ч хүн одоо хамтран ажиллах эсвэл одоо шинэ санаа дэвшүүлэх ийм магадлалтай харагдаж байна. За энэ дээр одоо хамтарсан бизнес эхлүүлсэн харагдаж байна тийм ээ. За энэ хоёр хүний одоо нэг сайхан зөвлөгөө өгж нөгөөтгөний хамтран ажиллах одоо хөрөнгө оруулалт их эсвэл шин санаа дэвшүүлсэн хамтарч ажилласан юм харагдаж байна. Ер нь бол яг 2000 одоо 26 он болвол одоо манай эхрийн ордныханд маш олон зүйлийн одоо эхлэл тавигдсан маш их opportunity of одоо windfall гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо маш их олон одоо боломжууд гарч ирнэ л гэсэн үг. Энэ дээр одоо би түрүү сая хэллээ одоо албан ажил дээр тийм ээ бизнес дээр эсвэл одоо бас хайр сэтгэл гэр бүлийн асуудал дээр ч магадaltaй янз бүрийн ийм одоо сайхан боломжууд гарч ирнэ гэж ойлгоорой. За энэ дээр одоо энэ дээр unsuccessful offline гарсан байж байгаа. Тэгэхээр би энэ дээр таны одоо бодож байсан төлөвлөгөөнөөс давсан олон одоо шин санаа гэдэг юм уу, шин одоо зүйлс гарч ирнэ гэж ойлгоорой. Тэгэхээр зэрэг хуучин төлөвлөгөө бэлэхгүй байгаад санаа зовох хэрэггүй. Шинээр олон зүйлс гарч ирнэ. Энэ дээр одоо хамгийн гол нь одоо зөв шийдвэр гаргах, зөв хүнтэй одоо харьцах гэдэг юм уу, хамтрах гэдэг юм уу, энэ тал дээр одоо анхаарах нь чухал юм а гэсэн ерөнхий төлөв дээр юм гарсан байж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас өшөөнийг хэлсэн юм нь одоо хит уран өөхтэй тийм ээ одоо хийж бүтээж одоо хөрөнгө оруулж байгаа юм байхгүй мөртлөө уг нь хит уран байх юм бол одоо энэ дээр бас маш анхаарах хэрэгтэй гэсэн. За одоо нэг хүнтэй нь бол одоо туршиж үзээч гэдэг юм уу, яриа тарахгүй ч гэсэн хоёр тишээ эсвэл одоо хуучин бизнес хоёр тишээ салсан. Одоо энэ хүнтэй хамтраад одоо эсвэл одоо ашигыг олохгүй байгаа. Эсвэл нэг юм замаар яваад би одоо хэлсэн шүү дээ. Тийм учраас одоо хоёр тишээ болж одоо шинээр өөрийн зам мөрийг хөөсөн юм шиг юм харагдаж байна. За мөн одоо 2026 онд одоо гэр бүлийн асуудал одоо тавигдана. Гэр бүлийн асуудал чухалаа гэсэн одоо ямар нэг байдлаар одоо таны анхаарлын төвд байх нэ гэж ойлгоорой. За мөн одоо энэ дээр
ер нь яг ямар нэг зүйлс одоо өөрийн чинь би түрүү хэлсэн шүү дээ. Одоо нэг төлөвлөгөө биелэхгүй нөгөөх нь биелж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг төлөвлөгөө биелэхгүй байх гэж хит их одоо бухимдах, уурлах ийм зүйлсээс одоо болгоомжлоорой тийм ээ. За тэгээд одоо арх таснаас хол байх тал дээр бас анхааруулсан байж байгаа. Арх тарс болон одоо янз бүрийн хорт байц биедээ харуулах тийм ээ. За эрүүл мэндийн байдал хэдийгээр сэтгэл зовоохгүй ч гэсэн энэ дээр одоо хэтрүүлэн хэрэглэх ийм асуудлууд одоо арх тарс уусан ийм одоо яах вэ ийх үү гэж эргэлцсэн юм байдал харагдах юм. Одоо энэ дээр бол ялангуяа одоо миний хэлэх гэж байгаа юм хэрэг зэрэг энэ дээр одоо дандаа сайн сайхан зүйлс 26-нд ирж байна. Мөн одоо сайхан боломжууд гарна. Нэг төлөвлөгөө бүтэхгүй бол танд бас 3 хаалга цаана нэгдсэн байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр жоохон өөрийгөө нэг энэ дээр одоо бас сануулж хэлсэн юмуд байгаа л да. Өөрийгөө цуглуулж аваад өөрийгөө нэг жоохон дотор талаасаа хүчээр хөгжүүлэх тийм ээ. Жоохон сэтгэлийн тэнхээтэй байх тал дээр анхаарал шүү. Энэ сайн сайхан зүйлсийг одоо энэ шин нэг одоо алдсан зүйлийн араас харамсаад одоо шин боломжуудыг алдах магадaltaй гэж ойлгож болно. Мөн одоо энэ дээр бас та одоо шин байр орон авах гэж төлөвлөж байгаа бол эсвэл одоо орон гэртээ болохыг хүсэж байгаа бол 26 онд одоо та тусдаа гарах юм уу тийм ээ. Аль эсвэл одоо шинээр орон байраа сайжруулах, солих ямар ч байсан шинэ орон гэрд орсон, сольсон, барьсан эсвэл тусдаа гарсан ийм харагдаж байна шүү. За одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо бас мөн одоо их олон боломжууд гарч ирнэ гэж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо нэг хаалгыг одоо энэ дээр одоо бас хэлэх юм л дээ. Одоо нэг хаалгыг хааж иж одоо нөгөө хаалга нэгднэ гэдгийг одоо санаарай тийм ээ. Одоо болохгүй байгаа зүйлийг өнгөрсөн онд нь өнгөрөөгөөд одоо шинэ ондоос сайхан шинэ төлөвлөгөөтэй гарч ирээрээ тийм ээ. Энэ дээр одоо нэг хүнээс салсан бол одоо дараа нь 2 хүн байгаа ч юм шиг. За энэ 2 хүн одоо нэг нь их одоо King of Cups бол одоо их сайхан одоо хайртай, халамжтай тийм ээ. Ийм сайхан байж идэл энэ King of Wands болохоор зэрэг одоо ерөнхийдөө нэлийн өөртөө итгэлтэй тийм ээ. Бас мөн одоо ажил хэрэгч тийм ээ. Их царайлаг юм сайхан залуу. За ийм сонголтууд байна гэж ойлгоорой. Цаад ихтэл одоо энд ийм баатартай ингээд холбогдож салж чадахгүй байгаа юм шиг, сонголт хийж чадахгүй байгаа юм шиг. Одоо хинэн сайхан одоо ноён хүн бэ тийм ээ. Хинэн сайхан хатан бүсгүй вэ тийм ээ. Энийг одоо энэ дээр хэлсэн байгаа л да. Хит их гадна үзмжээр нь дүгнэх ийм алдаа гаргах магадлал өндөртэй харагдаж байна шүү. Энэ дээр одоо бас хэлсэн байгаа одоо strong roots гэдэг. Тэгэхээр зэрэг одоо таны одоо 2026 онд одоо тогтоосон энэ шинэ харилцаа бол таны ирээдүйн одоо сайхан амьдралын маш одоо хүчтэй үндэс нь болж өгч үндэс сууж байна гэж ойлгоорой тийм ээ. Энэ үндэс бол одоо цаашдаа сайхан амьдрал болохын магадлалтай гэж ойлгоорой. За ингээд одоо энэ нэгэнт ийм учирсан хүн бол одоо таны амьдралын хань мөнөөс өмнө тийм ээ. За энэ дээр одоо ушаа бас нэг анхааруулж хэлсэн юм болохоор зэрэг ерөнхийдөө бол яг эхлээд одоо reaching your goals гэсэн байж байгаа. Тэр ямар ч байсан өөрийнхөө одоо сансан сэтсэн эдийн засгийг ажил төрөлхийнхаа байдлыг эхлээд зэгцлэхэд маш их анхаараарай. Бос зүйлс бол naturally явах юм байна. Одоо хайр сэтгэл амьдрал хань ижил гэдэг юм уу. Энэ бол одоо эрх цагтаа ирж ингэж явах цагтаа явна гэсэн ийм мессеж өгч байна. За ингээд та бүхэндээ одоо шинэ онд нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд би хувийн уншилгаа хийсээр байгаа. Та бүхэн одоо Монгол Стар тариотоор орж одоо мэдээлэл аваарай. Ингээд баярлалаа. Баяртай.